Сайн байцгаана уу? Бичлэгийг маань үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгийн сэдэв бол өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл дундуур байх. Ямар ч утга учиргүй хийсэн бүтээсэн гавьсан зүйлгүй өдийг хүртэл амьдэрсэн юм шиг өнгөрсөн амьдралаа өгөөсгөх, өнгөрсөн амьдралдаа сэтгэл дундуур байхад нөлөөлдөг нэг зүйлийн талаар ярина. Заримдаа биднэрт ер нь би яг одоо юуны төлөө амьдраад байгаа юм бэ? Ингээл өглөө гараад ажилдаа явбал орой ирээл идэл уугаал ингээл нэгэн хэвийн амьдрал чинь яг амьдрал мөн үү? Ингэж амьдарсаар байгаа л насыг барах нь зөв юм уу? Ер нь өнгөрсөнд би юу хийж бүтээсэн юм бэ? Гэх мэтчлэн эргцүүлж бодох, өнгөрсөн амьдралдаа сэтгэл дундуур байх, амьдрал маань ерөөс ямар ч утга учиргүй юм шиг өнгөрсөн хайрын цаг хугацаага хий дэмий өнгөрөөсөн юм шиг хийсэн бүтээсэн зүйлүүд маань ямар ч үн цэнэгүй юм шиг тийм мэдрэмж үе үе төрдөг. Тэгэхээр биднийг заримдаа сэтгэл санаагаар унахад хүргэдэг ийм амьдралын утга учирыг хайсан, амьдрал хоосон санагдсан ийм мэдрэмж юунаас төрдөг вэ? Та бүхэн бичлэгийн гарчгийн дээрээс харсан байх. Энэ ерөөсөө л хүний амьдралдаа хийх гэж ирсэн гол зүйлээ олж хийгээгүй өөрийгөө дутуу таньж үзснийхээ улмаас өөрийгөө хүчлээд өөр зүйл хийгээд яваад байгаа учраас л ийм утга учиргүй хоосон мэдрэмж гинэт төрдөг. Тэгэхээр өнөөдөр хүн болж төрснийхөө хувьд юу хийх гэж энэ хорвоо дэлхий дээр ирсэн бэ? Тэр нэг гол зүйлээ яаж таньж мэдэх вэ гэдэг талаар ярья. Би яаж сүнснийхээ зорилгыг олж байсан бэ гэвэл би бүр жаахнасаа телевизээр ярьцлага өгч байгаа хүмүүсийн залууц зөвлөж хэлж байгаа тэр амьдралын туршлага, зөвлөгөө, яриа сонсоод өөрөө эдрийн оронд суугаад ингээд хүмүүст өөрийнхөө сурч мэдсэн, ойлгосон зүйлсийг хуваалцах юмсан, хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгдөг хүн болох юмсан гэж боддог. Тийм ч болохоор яг тэдний оронд суугаад ингээд ярьцлага өгж байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Яг тэр орчинд нь очсон юм шиг юу мэдрэхгүй яаж догтолж ийн үү гэх мэт юусоо яг тэр бодит орчинд нь байгаа юм шиг ярьдаг бодитоор төсөөлдөг. Тэгээд бүр юу ярьж байгаагаа тархин дотроо эхнээс нь дуустал нэггүй төсөөлж өөрөө өөртөө бүрийн хэмжээний ярьцлага хийчихдэг. Тийм үгтэйсэн. Тэгээд хожим өсвөр наснд шилжээд ирэх үеэсээ тэр зуршлаа болоод ер нь өөрийгөө ингээд төсөөлөд идэх нь зүгээр л бусдын анхаарлын төвд орж, бусдын анхаарлыг татах гэсэн нууц хүслээс л болж байгаа ингээд ерөөсөө тэр талынхаа зүйлийг бүрэн орхиод 10 хэдэн жил хав дараад өөрөөсөө нуугаад цоочилчихсан байсан. Гэтэл 5-6 жилийн өмнөөс ер нь би яг юуны төлөө амьдраад байгаа энэ амьдралд чинь ямар утга учир байна гэсэн нэрэл хайгуулаа эрчимтэй хийж эхлээд тэгээд тэндээсээ би ерөөсөө амьдралдаа хийх гэж ирсэн гол зүйл маань тэр хүүхэд насны өөрөө мэдрэмжээрээ дотроосоо тэг төсөөлөлтсөн тэр зүйлтэй холбоотой юм байна гэдгийг олж мэдсэн. Би их сургуулаа төгснөөс хойш тэр анх сонгож суралцсан мэргэжлээр ажиллахаа болоод шинээр дахиад нэг чиглэлээр суралцаад ажиллаж эхэлсэн байгаа. Одоо хийдэг ажилдаа би сэтгэл хангалуун байдаг. Үнэхээр ингээд нэг ажил хийгээд дууссаны дараа маш их баяр бахархал тийм дүүрэн сайхан сэтгэл ханамж мэдэрч чаддаг. Миний хийдэг ажил одоо энэ бичлэг хийгээд сууж байгаа хоёр маань шал өөр ажлууд боловч цаагаараа бол зорилго нь нэг болж таарсан. Би хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгөх, өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг хүмүүстэй хуваалцах, өөрөөрөө дамжуулж эерэг сайхан мэдрэмжийг хүмүүст төрүүлэх ийм зорилготой ирсэн юм байлээ. Би хүүхэд насныхаа тэр төсөөлөл дундаас өөрийнхөө үндсэн зорилгыг олж авсан. Тэгэхээр яг энэтэй ижилхэн ер нь хүний зорилго одоо хүүхэд настай холбогдох магадлал илүү өндөр гэж би боддог болсон. Яагаад вэ гэхээр хүмүүс хүүхэд байхдаа илүү нөгөө дотоод зүйн совин, дотоод хүнтэйг илүү ойрхон байдаг. Нийгмийн бэлтгэл янзын мэдээллээр, нийгмийн дэг жаяг, зан заншил гэх мэтчлэн олон зүйлээр өөрийгөө хөлж баглаагүй, илүү чөлөөтэй, илүү дотгошогоо чиглэсэн дотоод хүнтэйг илүү ойрхон байдаг учраас тэр үедээ мэдэрчээсэн томлоод би тэгнэ ингэнэ гэж бодож байсан, төсөөлж байсан зүйлүүд чинь жинхэнэ тэр дотоод хүний чинь илэрхийлэх зүйлүүд байх магадлал илүү өндөр юм байна гэж боддог болсон. За бас нэг анхаарах юм тэр зорилго гэдэг зүйл маань зүгээр өнгөн харагдаж байгаа биш. Маш олон давхаргын цаанаас гүнээс гарч ирдэг зүйл үлээ. Өөрөөсөө олон удаа лавшруулан гүнзгийрүүлэн асуусны үр дүн гарч ирнэ. Тэр яг үндсэн зорилго чинь цаана би юу хүсэж байгаа болохоор ийм үйлдэл хийгээд байгаа юм бэ гэсэн тэр зүйл чинь гарч ирдэг юм байлээ. Тэгэхээр зүгээр ингээд нэг хэлбэрхаа өнгө харагдаж байгаагаар нь тэр өөрийнхөө зорилгыг олчихлоо гэж дүгнж болохгүй юм шиг санагдсан. Одоо шилбэл би тэр ярьцлага хийснээрээ
хамгийн гүндээ яг юунаас нь тийм аз жаргал мэдрээ сэтгэл ханамж мэдрээд байсан бэ гэдгээ ингээд олон лавшруулж асуусны үр дүнд би нөгөө нэг ингээд хүмүүст өөрийнхөө мэдсэн сурсан зүйлийг хүмүүст хуваалцаад хүмүүст хэрэгтэй юм түгээч хийсэн хүмүүс миний ойлгосон зүйлийг өөр ойлгоогүй яваа хүн тэрийг нэг сонсож авснаа суралцаад ингээд надаас нэг хэрэгтэй юм хүн олоод авчаасаа би хүнд ганц ч болтгой хүнд хэрэгтэй юм өгчихсэн гэсэн нэг тийм цаад гүн зориг байсныг олж мэдсэн. Энэ амьдралынхаа зорилгыг олохын тулд өөрөөсөө ямар асуултуудыг асууж болох вэ? Би юу хийж байхдаа хамгийн амар тайван жаргалтай сэтгэл ханамжтай байдаг вэ? Би юу хамгийн сайн чаддаг вэ? Би юу хийж байхдаа түүндээ бүрэн автаж хичээх шаардлагагүйгээр анхаарлаа төвлөрүүлж шимтэн хийдэг вэ? Би юу хийсний дараа хийсэн зүйлээрээ бахархаж өөрөөрөө бахархах, талархах сэтгэл төрдөг вэ? Би юу надад мөнгө өгөхгүй гэсэн ч хамаагүй хүнд хийж өгч чадах вэ? Би хүнд хэрэгтэй юу хийж чадах вэ? Би хүнд ямар үн цэнтэй зүйл өгч чадах вэ? Би хүмүүст юу хийсний дараа баяр баясгал мэдэрдэг вэ? Миний хийсэн зүйлээс хүмүүс юу мэдрээсэ гэж хүсдэг вэ? Гэх мэт асуултуудыг асууж болно. Бидний зорилго ерөөсөө л бусдад өгөхөөр төвлөрсөн байвал яг зөв гэсэн үг ээ. Яагаад гэвэл бид нэр хүнд хэрэгтэй юм хийж ээж, одоо бизнес хийлгэхэд хүнд хэрэгтэй юм үйлдвэрлэж, хэрэгтэй үйлчлэг үзүүлж хариуд нь хүний мөнгөд авдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан ерөөсөө бидний амьдрал дээр хийх гэж ирсэн юм чинь бусдтай хамааралтай байдаг учраас бусдад өгөхөөр төвлөрсөн тийм зорилго байдгийн байлээ шүү. За одоо жишээлбэл одоо би алдартай жүжигчин болно гэж зорилго тавьсан хүн байлаа гэж бодоход гол нь тэр жүжигчин чинь алдартай сайхан гэхээс илүү өнгө харагч байгаа гэхээс илүү тэгвэл тоглож байгаа киногоороо эсвэл би ингээд өөрийнхөө төр жүжиглэл дээр хүмүүст нэг тийм мэдрэмж өгнө би тийм зүйлийг өгнө гэсэн ерөөсөл өгөхөөгөө гол болгож өгөхтөрөө толгуурлаж зориг гарч ирдэг юм байлээ. Тэгэхээр магадгүй өөрөөсөө асуух хамгийн чухал асуулт бол би хүнд хэрэгтэй юу өгч чадах вэ? Би хүнд юу мэдрүүлж чадах вэ? Хүн надаас юу мэдрээсэ, юу олж аваасаа гэж би хүсдэг вэ? Гэх мэтчлэн бусдад өгөхтөрөө төвлөрч өөрөөсөө голчлон асуугаарай. Бас дахиад нэг хэлэх зүйл нь одоо энэ мэрэгжил сонгохтой холбоотой. Одоо дөнгөж сургуулаа төгсөж байгаа ямар мэрэгжил сонгох вэ гэдээ эргэлзэж байгаа. Эсвэл ингээд хэн нэгний шаардлага шахалтаар санал болгосноор ингээд ямар нэгэн мэрэгжил сонгоцсон явж байгаа. Тэрэндээ өөрөө итгэлтэй биш байгаа энэ төр хүмүүс бол яг энэ зорилгоо олохтой холбоотойгоор өөртөө ажиллаад үндсэн зорилгоо олж аваад цаг хугацаа алдаж өөр юм хийж явдалгүйгээр хийх ёстой зүйлээ хийгээд эхлээрээ. Хүн ингээд энэ үндсэн зорилгоо олсон үед бол ерөөсөө ямар нэгэн хөвчлөх шаардлагагүйгээр үнэхээр өөрт чинь баяр баясгал бидрүүлж чаддаг зүйлээ олоод хийж байгаа хүмүүс бол нэгдүгээр цаг хугацаа алдахгүй, хоёрдугаар маш сэтгэл санамжтай. Нөгөө нэг өөрөөс нь тийм хичээл зүтгэл баг шаарддаг. Ерөөсөө л дуртай болохоор ингээл заав чөлөөл олдвол ингээл шууд барайл хэлэлцдэг, хийчдэг тийм байдаг учраас цаг хугацаа зарцуулдаг, илүү амжилт гарах магадлал өндөр болдог шүү. Гэхдээ өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийж байгаа хүн бол заавал амжилт гарахгүй байсан ч баяр жаргалтайгаар сэтгэл ханамжтайгаар зүйлийг хийж чаддаг. Өөрийнхөө хийх гэж байгаа ажлыг олохдоо хэн нэгний санал, аав ээжийн ятгалог гэх мэтчлэн зүйлүүдээс ангид энэ бол зөвхөн миний л амьдралдаа хийж байгаа үйлдэлүүдийнхээ үр дүнг би өөрөө л хариуцсан гэсэн байдлаар хинээс ч хамааралгүйгээр зөвхөн өөрийнхөө дотоод хүнийг сонсож шийдвэрээ гаргаарай. Өөрийнхөө хүссэн биш шийдвэрийг гаргасан хүмүүс тэр сургуулаа төгсөөд ч юм уу ингээд эсвэл тэр шинэ ажлыг хийж эхлээд ч юм уу ямар нэгэн байдлаар тэрнээсээ болоод сэтгэлээр унах, хямрах, ажлаасаа халшрах, амьдрал нь утгагүй санагдах гэдэг юм ингээд ямар нэгэн байдлаар уналтанд ордог. Харин эсвэргээр яг хийх ёстой зүйлээ оноод хийж байгаа хүн бол улам бүр гялалцаж, хүнийхээ хувьд ч гэсэн улам бүр сайхан сэтгэлтэй болдог, өгөөмөр болдог. Гэх мэтчлэн юм эрг өөрчлөлтүүд гардаг юм шүү. Амьдрал дээр хүн өгөхтөрөө л төвлөрөөд амьдарч байгаа юм бол ерөөсөө тэгж дутах, гундах, сэтгэл санаа унах тийм асуудалд орохгүй юм шиг санагдав. Яагаад вэ гэхээр гэр бүлтэй хүмүүс ингээд хар халамж хүртсэнгүү гэдэг дээр шаналж яадаг гэдэг ч юм одоо ингээл үнэвчлүүд дээр хэлжсэн. Ерөөс ингээд хүний зовлонгийн шалтгаан чинь тутаас хүлээсэн, горцсон, авъя гэсэн сэтгэлгээ их байгаа болохоор л бидний зовлон улам ихсээд идэг. Өгөхтөрөө төвлөрөх юм бол юу ч байсан сайхан үгийг, хүнд үзүүлэхсэй, хүнд зориулах цаг хугацааг, хайрыг, халамжийг гэх мэтчлэн юу ч байсан өөрөөсөө гарч болох бүх юмыг хүн ямар ч хариугүйгээр өгөөд явж явах юм бол аяндаа л эргэн тойрны хүмүүс маань жаргалтай, баяртай байдаг. Шинээр ингээд хүмүүстэй танилцсан байлаач өөрийнхөө чадах хэмжээгээр туслаад өгөөд хуваалцаад явж хахад тэр
шинэ хүмүүсийн дундаж байр сууриа амархан олно, хүмүүсийг баярлуулна. Тэр хүмүүс бидний тэр сайхан үйлдэлээс үлгэр жишээ аваад дахиад өөрт хүмүүст өгөх сэтгэлээр хандаж чаддаг болно. Ингээд бид нэр өгөх гэсэн нэг гэрлийг асаагаад амьдрал дундуур явж байхад эргэн тойрныхоо бүх зүйлийг гэрэлтүүлж тийм үлгэр жишээ болж чаддаг юм шүү. За тэгэхээр бүгдээрээ би хүмүүст тийм зүйлийг өгдөг хүн болмоор байна. Би хүмүүст тийм зүйлийг өгч чадна. Надаас гарах хамгийн сайхан зүйл бол хүмүүст тийм зүйлийг өгөх, мэдрүүлэх. Би тийм зүйлийг бүтээгээд хүмүүсийн тийм асуудлыг шийдэж чадна гэх мэтчлэн хүнд өгөхтөрөө төвлөрөж амьдралынхаа сүнснийхээ гол зорилгыг өөрөөсөө олж мэдэж асууж таньж мэдэрээ. Энэ аялалд нь өөрийнхөө дотоод хүнийг таньж мэдэх энэ судалгааны ажилтнанд өндрөөс өндөр амжилт хүсье. Өнөөдрийн бичлэгийг маань сонссон та бүхэнд баярлалаа. Сувгийг манд дэмжиж лайк, subscribe дараарай. Баярлалаа.